За өнөөдрийн бичлэгэн дээр жоохон өөр юм оролдож үзнэ. Өмнөх ангиудын бичлэгэн дээр юу яасан? Дүрс оруулсан чинь copyright might гэдэг ингээд боо юм болоо. Тэгээд тэрнтэй YouTube-тэй, Netflix-тэй маргаад барсангүй. Тийм учраас өнөөдрийн бичлэгэн дээр ямар ч байсан юу бол орохгүй тэгж дүрс орж болохгүй нэ sorry. Гэхдээ бас нэг өөр форматын юм нэхэр би одоо болохоор амар ерөнхий юмнууд ярих гэж байна. Тэнгүүтээ араас нь саяны 3 ангийг Yellow-г ресторан бар дээр юу яасан? Цуглаж үтсэн үнэхээр гойсон. Галзуу урамшилтай амар гойсон. Дээрс мэдээ саяны 3 анги галзуу болсон. Удахгүй ярих бах. Тэгээд бичлэг хийсэн. 3 цаг гарангийн бичлэг байгаа гэсэн үг. Тэгэхээр яг энэ бичлэг бол 3 цагийн гарангийнх болохгүй ч гэсэн гоё сонирхолтой хэсэг эсүүдийн катлаад ингээд ерөнхийдөө тим маягаар явчихна. Тэгээд төгсгөлд нь яг үзэж дуусны дараа би зүгээр нэг юм сэтгэл бичлэг хийсэн байгаа. Богинохон тэрнэр мэдээж бүх зүйлийг яриаггүй ч гэсэн яг сэтгэл маягаар ярьсан байгаа. Тэгээд өнөөдрийн бичлэг бол нэг иймэрхүү форматтай явах нь байна. Тэгээд бүгдээр нь мэдээж тавтаа мөрөл subscribe дараагүй subscribe дараарай, Instagram дээр social дээр дагаагүй бол дагаарай. Тэгээд юуны өмнө монголчууд үнэхээр гоё байна. Round of applause. За бүгд нэг гоё алгадчихъя. Үнэхээр супер байна. Үнэхээр үзүүштэй энэ шоуны гол дүрүүд болж чадж байна. Яг мэдээж мундаг өрсөлдөгч байгаа. Гэхдээ гол анхаарлыг татаж чадж байна. За мэдээж хамгийн алдартай одоо улс биш нь гэх юм уу та тий зарим хүмүүсийн хувьд бол бусад гадаадуудын хувьд ч тий. Тийм учраас бас илүү одоо intrigue гэдэг чинь англиар тий. Илүү анхаарал татчих юм сониуч зан хөдлөж байгаа баг нь байсан байх. Эхний хэдэн тоглоом дээр. За шалгуур дээр. За тэгвэл одоо тэрэн дээр нэмээд тэр нь хിവэрэ. Гэхдээ тэрэн дээр нэмээд манай хэдийн характер гоё байна, каризма гоё байна. За шоунда илүү орж эхэлж гин, илүү өрсөлдөж эхэлж гин. Чадгаа бүр одоо угаасаа мундаг байсан бол тэрийг бүр хэд дахин нэмж, бүр гайхуулж харуулж болвол байна. Тэгээд үнэхээр бахархууштай байна, бахархмаар байна. Сүүлийн 2 3 7 хоногт монголчуудын яхаа мэдээж бүгд биш ч гэсэн ихэнх монголчуудын маань ярьж байгаа зүйл эрэг зүйл байгаад зөндөө асуудлууд донд энэ зүйл байгаад би маш их баярлж байна. Бид ямар амар нэгдмэл байж болох вэ? Яг дунд нь бас л хэрэгтэй хэрэггүй тэнэг юмнууд байгаа зүгээр. Гэхдээ ер нь ингээд спорт гэдэг зүйл, урлаг гэдэг зүйл яг юм өөрөө амжилт олоод ингээд явахаар за мэдээж амжилт олохын тулд ямар нэг байдлаар спорт системтэй байх ёстой л да. Гэхдээ зүгээр амжилт олоод ингээд явхад ямар гоё хүмүүсийг нэгтгэдэг вэ? Ямар гоё уур амьсгал өгдөг вэ? Нийгмийн өдөр тутмын амьдралын янз бүрийн стресс, асуудал зөндөөл юм байгаа уйдгартай ч юм уу те. Тэр зүйлүүдээс ямар их холдуулж өгж гин вэ гэдгийг дахин харуулж байна. Анх удаага мэдээж биш тийм ээ. Тэгээ олимп үзэж байгаа юм шиг юм болж штэ. Бараг олимпоос илүү одоо бараг хангалттай байна яг үнэ. За олимп бол үнэхээр супер. Гэхдээ одоо юу гэдэг олимп бол яг спортуудын эхний раундуудыг ч юм уу нарийн үздэггүй, медаль зэдалийн сүүлчийн одоо шатны зүйлүүд тэмцээн барилдаан одоо юу гэдгийг тулаануудаа спортууд тоглолтуудаа бид нар үздэг шүү дээ тий. Тэрийгээч бас тухтай байнга үзэж чаддаггүй цаг юмас хамаардаг. Тэгэхэд энэ бол залуучууд маань бол бүгдээрээ үзэж ах шиг байна. Зарим нэг ахмад насныхаа арай л үзэж амжаагүй, үзэж чадахгүй байгаа дэж магадгүй л дээ. Гэтэ үнэхээр гоё байна. Нэгдүгээр жоох монголчууд маань ингэж гоё нэгдээд бүр ингэж гоё бахархах зүйлтэй юм байгаад бол баяртай байна. За мэдээ шүмжлэх юм байлгүй яах вэ? Гол нь шугам давахгүй байх хэвээр хараал өрөөл болж доромжлох тийм зүйл рүүгээ л орохгүй байх шүмж байж боллгүй л яах вэ? Би ч гэсэн ихний ганц юун дээр тоглоомод дээр шүмжтэй хандж л байсан. Гэтэ одоо бол шүмжлэх юм ч хэцүү болж эхэлж штэ. Яг үндэ шүү. Хайгаад ч хэцүү вэ шүү. Ер нь бол тэгээ үнэхээр бахархаж чинь үнэхээр гоё байна. Супер байна. Тэгээд одоо юунуудад Азиудад сошиал медиагаар Threads, Reddit одоо юу гэдгийг өөр бас сошиал суугууд платформудаар болвол Азиуд донд монголчууд маань бол од болсон байна. Гоё байна. За тэгээд манай 3 ер нь залуучууд маань дөрүүлээ те. Залуучууд маань супер од болж байна. Адиа маань мундаг байгаа. Бүгдээрээ анхаарал татчаа саяны анги дээр Адиагийн тэр хийж ингэж нөгөө Режептэй нөгөө Туркийн бүх ах уу гэдэг шүү дээ. Амар хардаг. Тэгээд тэрэн дээр зум хийдэг тэр мөр бол үтгэхээр супер мөчвөл яг ханд сүрэн маань болчин маань ялтчгүй you had one job гэдэг шиг ялцсан л да. Деми юм дээр ялтчгүй фейлдсэн л дээ тэр үнэн. Гэхдээ эн чинь багийн одоо спортын жишээ багийн өрсөлдөөн, багийн тэмцээн. Тэгээд нэг нь мэдээж тодорхой хэмжээнд юунаас дундаасаа доогорхом л нөгөөд нь давуулаад нөхөд явчихна чи баг шүү дээ. Ийм учраас багаар явж байгаа. Тэр нь гоё байна. Ямар ч хямрхан байхгүй. Тэр шүүмж мөн тэрэн дээр бас арай л сул байна уу да. Бас ингээд нэг юм сериосны хангалттай хандахгүй байна уу. Тин чинь ингээд бүдэрчээл инээж минэдэг ч юм уу те гэж шүүмжиж болохоор тэгэх юм бол би тэрийг wel зүг гэж бодож байна. Тэгээд шүүмжлэхэд гэхдээ багаараа эргээд харахад бол үнэхээр бахархууштай супер байна. Ханд сүрэн маань тэр нөгөө юу юм зөөдөг тэр том хайрцаг тэгээд илстэй шууд модо зөөдөг тэр супер байсан шүү дээ. Адяс сүр энэ хоёр маань нэг том хайрцаг ингээл нөгөө улсуудын том бак залуучууд дундаа нэг хайрцаг зөөж хат манай хоёр эмэгтэй тэнцээ нэг хайрцаг об гайл зөөл явжсан. Тэгэхээр
Хуйлахнаа тэнцээ ингээл тэрэг түрэл тэрэн дээр инх оргил нэмж ирээл ингээл явжсэн. Тийм болохоор багаараа супер байна. Маргах юм алгаа. Тэгээд одоо болохоор нөгөө реакшнууд руу яг энэ ангиуд дээр реакшнууд орохоос өмнө би зүгээр яг сэтгэл маягийн юмныг базаад хэлчихээ. Тэгээ реакшн руу орё. Сая бол өмнөх 7 хоногийн 2 анги бол юу байсан шүү дээ. 2 анги алуу 2 байсан санагдаад байна. Өнгөрсөн 7 хоногийн ангиуд дээр л манай хэд бол яг өрсөлдөөгүй. Гэхдээ юм жижиг юм одоо чимэглүүр гой мөчүүд л зөндөө байсан шүү дээ. Мим зөндөө гарсанс гоё байсан те. Юу морнинг би ах мах те. Тэр мөр бол iconic гой мөчүүд байсан. Тэгсэн бол тэр нь учиртай байжээ гэж хэлэх гээд байгаа. Өмнөх ангиуд өнгөрсөн 7 хоногийн 2 анги юу байх нь манайхан оролцоогүй байх нь учиртай байжээ. За өөрөөр би юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ ангиуд саяны 3 анги манайхан зүгээр л базлаа. Нэр өмнөдөө базлаа зүгээр хөгжилтөө гэдэг утгаар алалцдаг гэдэг утгаар те бүхнээ гаргаж байгаа гайхалтай мундаг нэгдмэл багийн ажиллагаа сэтгэл хөдлөсөн баярлуулсан бас жижигхэн фейлцсэн ч гэсэн те бүгднгээр нь үнэхээр базлаа нэр зүгээр манай ангиуд байлаа зүгээр монголчууд болохоор ингэ санагдж байгаа байх л та мэдээж гэхдээ сошиал медиагаас бусад гадаад хүмүүсийн үнцэг юмыг хараад байхад бол үнэндээ хамаагүй анхаарал монголчууд дээр байлаа өөр аргач байсангүй үнэхээр гайхалтай би зүгээр амар бахархаж байна амар урамтай байна амар гэж олон хэлж байгаа sorry гэтээ үнэхээр амар гоё байна. Тэгээд жижиг сажиг нэг ганц анхаарал татсан юмнуудыг дурдъя. Саяны тэр манай орхон баярын тэр нөгөө нэг мини гейм явсан штэ. Нөгөө гар барилцдаг. Тэгээд гар барилдаа тий. Тэгээд үсэрдэг. Тэд нар дээр манай орхон баярын тэр инээж байгаа үнэ тэр нэг тийм аним бил инээд гэдэг. Би нэг гоё дөрөж читлээ. Тэр нэг яг мим инээлтүүдээс тэд мим гэнэ аним бил инээлтүүд. Тэд нар өмнө гоё байсан амар гоё инээдтэйсэн. Тэгснэ нөгөө ийм амар юм чухал хэрэгж харж марж байгаа. Тэр нөгөө хажуу талаас нь гөгшиг нураад шин тайз нөгөө death match-ийн тайз гарсан юм. Ингэж харж байгаа. Амар гоё. Тэр хэсэг бүр үнэхээр гоё байсан. Ер нь орхон баярын мөчүүд үнэхээр супер байлаа. Тэгээд хиний маань Адясрын бүх юм маань ингээд ерөө тэр нөгөө нэг режипер ингэж хардаг бол супер байсан. За хинтээ юу ярих вэ? Лав өчтэй ярих. Угаас хэдүүлээ ярьж штэ. Лав өчр бол одоо энэ дээр зүгээр гоо. Энэ дээр бол зүгээр тултал байна гэдгсэн. Тэгээ энэ дээр яг нэг сонирхолтой санагдаж юм дүрм жоохон өөр явцсан. Тэр бас сонин. Одоо өмнөхдөр бол 40 минут байжгаад юу агаад хөлөө ингээ локлцсон байжсэн биш гараа аваад тэгэнгүүтээ 2 цаг болж байгаад хөлнийхөө локийг авлуудаа хөлөө ингээ сөөлжсэн авсан санагдчих. Тэгсэн чинь саяныхтар болохоор баг 20 минут явж юу яагаад нэг гараа салгаад тэгээд 40 минут яваад хөлөө салгасан. Ерөнхийдөө яг 2 групп багууд байгаа шүү дээ 3-3-аар өрсөлдөж байгаа. Тэднэр дээр дүрм жоохон өөр явцсан. Хэрвээ шууд нэг эсрэг нэг гэдэг шиг одоо зургуулаа өрсөлдсөн бол манай Умбалтынд юу яг тэр Марк хэм бол үнэхээр супер байсан л да. Тэрнтэй Марк мөг нь бол мундаг байсан тэр самбогийн тамирч юм бол. Гэтэ манай лав өчр бол тэрэн дээр угаасаа ямар ч хэрэгэлзээгүй тэрийг зүгээр хэдэн цаг 3 цаг 4 цаг 5 цаг хэдэн ч байна болох байсан баг. Тэгээд гоё юм нь манай тэрийг ярьсан нь гоё байсан. Миний болох би баг унтах мах гээл тэ чи ингээл нөгөө болчгуудаа янз бүрээр амраад поз авал нөгөө нэг турк залуу тэрийг нь Али тэ Софиоло гээд карате залуу өрсөлдсөн санагдаж Манку тийчээ ингээл юу тэрийг дөөрэж мөрөгаал те тэр мэр бол бас хөгжилтэй гоё байсан. Тэгээ дээрэс нь манай хүний тэр нөгөө өсмөс ямар сурт юм бэ яа. Үсээ яаж боож ба тийм яг ингээ хардсан боосноо энчэнэ ингээ үлдээж боож те засч ёо тэр мэр нь бүр үнэн күүлдэхгүй гоё байсан. Тэрийг бол яри гэж бодож ирсэн. За өөр ч юм тэгээд тэр нөгөө нэг юу яадаг тэр баг нь бэрдэг манайх угаасаа гайхуулсан. Бурхан минь юу вэ? Нүгэ Австрал солонгосчуудыг чи хизүүлээ үзэхэд яг угаасаа л мундаг л байсан л та тий. Гэхдээ тэрэн дээр ч одоо манайхан яаж байгаа юм бэ? Тинчээ ингээд 18 Австрал 18 минут болсон юм биш үү? Нөгөө нэг Роберт Whittaker хин хоёр чинь Элоны те Элоны хоёр чинь 18 минут болсон юм байна. Тэр Роберт Whittaker ч I live би энд амьдэрдэг яадаг гэдэг. Тэгэхэд манай хоёр бол тэнд зүгээр урдаас нь The Dark Knight Rises-ийн Bane quote-ийг хэлэхээр байгаа байхгүй те. Би бол энд төрсөн юм гэдэг шиг те. Зүгээр ёо тэр мөр бол үнэхээр юу байсан. Бахархмаар супер гоё мөч байсан. Тэгээд зааж байгаа би тэр quote-ийг бүр мартцсан шүү дээ. Тийм чи нана ингээ те Darkness is your ally гэсэн чинь чи бол зүгээрээс би бол энэ төрсөн байхгүй гэдэг шиг те ер нь санааг нь бол хилцсэн юм байна. Яа орчилж тэр гойлох байна. Тийм анкер супер байла. Тэгээд сая юу хасагдчихлаа те
Турк Филиппин хоёр нутаг буцлаа. Туркуудыг буцаасан сайхан байна. Тийм. Тэгээд ганц нэг зүгээр юуны дээр реакшн логоо орохоос өмнө ганц нэг дүрм дээр юу болсон яасан хийсэн талаар ярь. Нөгөө чулуу барьдаг дээр Японууд барьдаг дээр нь юу яатсан? Техникийн алдаа гарсан учраас тэд нэр 3 дахь тоглоомын дараа юу яасан? Тэрийг хийсэн. Гэхдээ аль бие сурал хийгээгүй. Биш аль бие сурал хийсэн. Гэхдээ цаг хараагүй юм бэл. Яг дэлгэцэн дээр гарахтаа болохоор зүгээр 3 дугаар раунд орсон юм шиг гаргацсан шүү дээ. Тэгээд бид нэр ойлгохтой болохоор манай монголчууд угаасаа 40 минут утгаа алдсан. Тэгээд Туркийн дараа орсон юм байна гэж ойлголт өгсөн. Тэр тэгээгүй юм байлээ. 3-т оруулсан шалтгаан нь болохоор зүгээр forfeit буюу cancelдчихж байгаа юм байлээ. Тэгээ яагаад тэгж ийнө гэхээр оноо аваагүй одоо 3-т орохоор хэмжээ зүгээр аль бие ёсоор эхлүүлээ шууд тавьчихсан юм бэл. Тэрний шалтгаан нь юу гэхээр 3 дахь тоглоомын дараа угаасаа Япон дараагийн шат руу шалгах нь тодорхой болсон байсан. Тэгээ тийм учраас юу ячиж байгаа юм бэлээ. Одоо нөгөө юун дээр үсэрдэг дээрээ нэгт орчиж байгаа. Тэгэнгүүтээ айгу боломжийн юм юу ацсан учраас боломжтой болсон учраас ер нь бол тэгээ орчиж байгаа юм бэлээ. Тэгээл дараа нь явцсан бэлээ шүү. За нэг тиймэрхүү юм болсон бэлээ. Тэгээд дараа нь нөгөө Yoshio Itoi гэдэг нөгөө бейсболчин манай Орхон Баяр тэгээ өгөөдэй тий. Тэр гурав нөгөө юу шиддэг шүү дээ. Шуудаа шиддэг. Тэр бас супер байсан. Тэрний талаар зүгээр сэтгэл юм дараа нь байгаа шүү. Тэгээд тэрнээ зүгээр нэг дөрөм жоох босон юм тайлбарлахад аль бие ёсоор бол Yoshio Орхон Баяр хоёулаа нэгт гэж тооцогдож явж байгаа юм бэлээ. Тэгээд юун дээр нь болохоор өгөөдэй нь болохоор 3-т ороод тэгээд яг юуны асуудал нь болохоор юу яасан? Нөгөө өгөөдэй нь хасагдчихсан го тодорхой болчихоо. Дээрээс манай хоёр хоорондоо нэмж явах шаардлагагүй. Би болохоор бодож байгаа 1-2 дугаар байрыг шалгаруулахын тулд хоорондоо one off нэгийн эсрэг нэг явах ч магадгүй мэн гэж бодсон чинь тийм шаардлагагүй болцоо. Турк угаасаа фейлдчихэж байгаа учраас шаардлагагүй болчихж байгаа юм байлээ шүү. Тэр бол тийм болсон. За өөр чин Justin Hernandez алдаад Филиппин мултарсан. Эдди Уильямс бол үнэхээр супер. Эдди Уильямс ямар мундаг гэдгээ өнөөдөр бас зөндөө харуулаа гэж бодож байна. Манай монголчуудаас гадна бас гоё байсан тамирчдыг дурдахгүй болохгүй. Эдди Уильямс энэ анги дээр өөрийгөө ямар амар хөөрхөн гоё характертай авраг Teddy Bear вэ гэдгээ харуулсан. Ямар ч амар хүчтэй, ямар ч амар төсвөртэй үнгээ супер байлаа. Тэр шуудан шиддэг дээр бол өстой бүр улам л халаал улам л үргэлжлэлт гээд галзуу байсан. Хөөх юм Justin Hernandez-ийг зөндөгүүлсэн тэр байрлал бас Justin Hernandez нөлөөлсөн шүү өөр юм. Тэгээд тэр мини геймүүд дээр бас хөөхөн фан байж бол чадлаа. Тэгээ өөрөө амар инээдтэй ингээ бүгдээрээ нэг эсрэг нэг үзвэл хин яах вэ? Хинтээ үзэхгүй вэ гэсэн чинь бүгдээрээ эдэ гэдгсэн. Тэгсэн чинь манай ичиж ногдож байгаа тал тий. Тэр мөрний амар хөөхөн тийм ой болол байсан. Тэгээд Эдди Уильямс нөгөө нэг юун дээр гар барилдаан дээр нь ялсан. Өсрөдөг дээр бол Элоны ялсан. Гэхдээ Элоны дөнгөж 3-2 дээр нь хүрээл өнгөрсөн. 3 метр дээр нь манай дүлгөөн. За тэгээд тэр Кацуми Накамура юун Сумбин бүгдээр 3 болол хүрсэн. За тэр бол бас тэр хэсэг дээр тэгтээ хөгжилтэй байсан. Бас нэг юм ай майн өөр болж болоод тий уур амьсгалнаас хөгжилтэй болж болоод тэр бас ер нь нилээн юу яасан таалагдсан. За тэгэнгүүт одоо болохоор тэр нөгөө дараа нь болохоор тэр нөгөө орц яадаг. Ёо тэр ямар амар байсан бэ те. Тэр бүр өмнөөс нь би зүгээр ёо бүр яасан штэ. 4 дахь ходоод том тэмцээн те 4 дахь шалгуур. Тэрэн дээр бүр штэ өмнөөс нь гар ядарсан. Тэгэд өмнө Солонгос 763, Манайх 1143, Япон 1194, тэгээд Австрали 1396 байсан. Эхний раунд дээр бол үнэхээр өөрсдөө бол гайхалтайгаар харуулж бол чадсан. Тэгээ манай хэд энэ дээр бол жоохон алдсан дунд нь манай юуны циркийн тамирч циркчин логч юм жоохон алдсан. Гэхдээ энэ дээр бол яг бас яахгүй баг тим юугаар спортоор хичээлдэггүй хүн ч удаад ихгүй яхад тийм үнэхээр бүхний гаргаж байгаа шүү дээ. Супер байсан. Тэн дээр маргаадах зүйл байхгүй. Солонгос энэ дээр би бол яг тухайд бодоход жоохон тактик нь ямар сонирхолтой тактик гаргаж байгаа. Зүгээр шууд энийг хайчиж байгаа юм шиг басан. Зүгээр хайчиж байгаа гэдэг нь хоёр эмэгтэйгээ хинтээ сүмбинтэй явуулж байгаа гэдэг тэднэрийг автоматар одоо сул муу гэдэг муу хэдийгэ гэдэг утгаар хийж байгаа юм шиг ер нь бол болцсон. Би бол энэ гурын энэ Сүмён Юншил тэгээд Сүмбин гурвын сэтгэл зүй бол тийм гоё бол байсан гэж бодохгүй байна. Яг энэ тэмцээн рүү орохдоо бол багийн ахлагч нь өөрөө хэлэхдээ за бидүүлээ дараагийн юм байж магадгүй юм чинь тэрэндээ хүчээ нөө. Ерөөсөө энийг баг хайчи угаасаа Австрали анги боломжтой та гур орчих. Ямар санагдахгүй те. Яг багийн лидерийн хувьд тэр яг зөв хандлагагүй юу. Яг менежмент тал дээр ингээ эргээ харахаар яг энэ хэд маань баг оноо авсан. За тэгээ одоо өөрөө Амоти Киминжэтэй хамт багийн ахлагч ингээд дараагийн нөгөө нэг ингээд 1200 кг-тай юм түрхэл болж байгаа юм л та тий. Гэхдээ яг багийн менежмент сэтгэл зүй уур амьсгал инээтрэ гэдэг талаас тэр зөв байсан үгүй юу гэдэг дээр би жоохон эргэлдэж байна. Ямар ч үсэн дараа нь бас тэр нь үр дүндээ хүрэх нүггүй бас харъя тийм ээ. Тэр бол тийм байна. За тэгээд Роберт Whittaker-ыг магтахгүй болохгүй байна. Угаасаа би реакшн дээр харах бах. Роберт Whittaker тэр юун дээр олсон дээр ямар супер юм бэ. Яг 2 дахь раунд дээр Япон ялцсан л та тий. Япон дээр бейсболын залуу
мондог байсан тэрийг удахгүй ярина. Гэхдээ хин Yoshio Ito үнэхээр супер байсан. Гэхдээ Роберт Whittaker одоо энэ чи хинтээ Okami Yushinтэй үзэж байгаа шүү дээ. Yushin чи адилхан холимог тулааны тамирчин тий. Тэгэхэд энэ чи Роберт Whittaker энэ гар марууд яагаад ядардаг юм уу? Үнэхээр супер байсан Whittaker бол тэрэн дээр. Eddie Williams мондог байсан. Eloni энэ дээр бол яалтчихгүй жоохон алдцсан. Гэхдээ хурд бол амар супер байсан. Япон Hashimoto ямар ч амар юм гүргэр юм тий. Жудогийн тамирчин байна. Тэгээд хин Hashimoto-гийн хувьд тэр одоо чи жижигхэн биетэй гар нь ингээ сүултээ цуцаад эхлэнгүүт одоо жишээ нь хин шиг Eloni шиг юм өсвөр том биетэй мөртөө өмшөг байхгүй. Eloni бол ингээ мөрөөрөө дараа нь ингэж явж тэ. Eddie Williams Center. Тэгэхэд бол Hashimoto ч тийм биш учраас гар нь цуцаад ирэнгүүт дараа нь бүтэн бие яг жоохон инээдтэй харагдсан л та. Гэхдээ who cares тэр харагдан point биш юу. Яг үзэж байхад бол инээдтэй л харагдсан. Гэхдээ бүр ингээ хамаг биеэрээ бүр ингээ бүтэн ингэж байгаа нь бол үнэхээр супер байсан. Тэгээ Япончууд юуг 20 дугаар раунд дээр юу яадаг 1-р орнд ордог. Тэгээд цаашаага шууд 5 дахь шалгууртаа тэнцдэг бол үнэхээр супер байсан. За тэгээ австралчууд бол энэ дэр нөгөө 3 хүчтэй гэж бодсноо явуулсан байсан нь насагдангууд одоо Дом Томато Катлин Александра 3 төрн гэсэн үг. Гэхдээ би энэ дээр бол нэг яг мэдээж Эди хим юм байсан бол амар гэсэн үг л дээ. Eloni Inter байсан бол тийм энэ тоглоомн дээр бол энэ төрдөгч шалгуурн дээр бол гэхдээ би бол Томато Катлин Александра 3-ыг бол тийм амархан яачин гэж бол ерөөсө бодохгүй байна. Тийч амар шазруу үнэхээр төсвөртэй мондог 3 байгаа. Тэгээд Солонгосын 3 бол бас нэлээд жинтэй хүчтэй 3 үлдсэн байна. Манайх ч гэсэн юу бол энэ дээр ерөөсө дутаад байх юм байхгүй. Орхон байр захтаа гараад адиа голтоо гараад ханцурын голтон гараад ханцурын бас тэнцээ шар зууцсан байгаа шүү дээ тий. Өмнөөс жоохон алдаа гаргацсан. Тэгэхээр би энийг бол айгүй гоё өрсөлтөө нилээн ойрхон өрсөлтөө болголоо гэж бодож байна. Яалтчгүй солонгосууд арай favorite байх. Энэ дээр хасагдахгүй байхад болно. Нэг нь хасагдана шүү дээ. Тэгж бол бодож байна. Тэгээ энэ анги дээр саяны 3 анги ер нь жоохон нийлүүлж яриад байгаа шүү. Саяны 3 анги дээр бас нэг айгүй гоё мөрч юу байсан бэ гэвэл тэр нөгөө юу барьдаг дээр баг нь барьдаг дээр охон байр айгүй зөв юм ярьж байгаа байхгүй. Тэг чи хитрхи урт мөчтэй урт хүн байх юм бол тэр хоёр өндөр юм баг нь чинь улам холтно. Ер нь бол илүү жин мэдрэгдэх жин илүү болж байгаас ялгаагүй байхгүй та урт хугацаанд бүр хэцүү болно гэсэн. Илүү арай жоохон намхан, арай жоохон чац одоо багтаа гэх юм уу те. Тим хүн байх юм бол хөндөн жин арай ойртно. Тэгээд тийч суйртай юм шүү дээ. Агаар дээр шууд ингээд доошоогоо дүүжиж барьж байгаа биш. Суйрнаас хажууд тишээ далиж байгаа учраас доошоогоо жин бас явж байгаа. Тэнгүүт тэнчэнээс ингэж барихад илүү учиртай гэдэг. Тиймэрхүү одоо тайлбарыг бол намайг бодвол нэг хөвгөлбрээр айгуу гоё хийсэн. Тэр бол үнэхээр супер анзаарсан зүйл байсан. Тэгээд юу яриа гэж бодлаа. Тэр мини геймс дээр хөгжим ярьсан уу? Ярьсан ба sorry. Тэр хөгжим комеди хөгжим маягийн юм явдаг нас айгу хөөрхөн гоё байсан. За тэгээд реакшн лугаараа та хэд мэн реакшн дондор би нэмж тайлбар хийгээд шаардлага байхгүй. Та хэд мэн ямар ч юм харж байгаа. Бага quality нь бол яг бага quality нь уцаараа тэгээ Angry Mic-тэй битсэн. Дэлгэцэн дээрээ хэдүүлээ яг юу болж байгааг бол нарийн гаргах боломжгүй шаардлагатай нөхцөл зураг гаргаж болно. Тэр чи буланд нэг жижигхэн дэлгэцэн дээр нэг юм гаргасан тэр нь болж гэнэ үгүй юу? Copyright асуудал нь харъя. Өнгөрсөн дугаар дээр түрүүн хэлсэнчлэн яг юм копирайтын асуудал гарсан учраас одоо бол тэгж дүрс оруулж болохгүй. Ийм байна. Тэгээ та хэд гоо санал сэтгэлдүүдэд хуваалцаарай. Одоо сүүлчийн death match дээр яах вэ? Манайх яах вэ? Австрал Солонгос яах вэ гэж бодож байна. Сэтгэлээ хуваалцаарай. Одоо энэ чинээс Япон үлдсэн байна. Солонгос Австрал хоёрын нэгтээ манайх үлдэх хэрэгтэй байна. Зүүн өмнөд Азийн бүгд мултарлаа, Филиппин мултарлаа, Тайланд мултарлаа, Индонез мултарлаа. Туркууд цагаан 11 цаг нутаг буцлаа. Туркуудын гиснес хин Ясмин Адар Йит гэж үнэхээр супер мондог эмэгтэй юм а тий. Чөлөөт бүхэн эмэгтэй. Тэгээ Режеп бол яг хөөх хийсэн л дээ. Тэр ч одоо бас уулын мондог бүх хүн. Гэхдээ ингээд дохоондоо 2 удаа хагалгаанд орсон болохоор үнэхээр болсонгүй гэж сүлдээ ингээд тэсгүй тавьчаа. Түүнээс биш Йит бол бүр барайл үднээл анхаарал байсан бас. Тэр бол супер харагдаж байсан. Тийм. За тэгээд ганц нэг юм орхигдуулсан байж магадгүй. Гэхдээ тэгсэн бол та хэд мэн сан сэтгэлээ сайхан комент хэсэгт үлдээгээрээ subscribe дарахаа мартав. Тэгээд реакшн руу орцгоё. Яг нэг юм мартцсан байх шүү. Нэрэ яг энэ 8 улсаас хамгийн залуу баг нь манайх юм бэлээ шүү. Дундаж нас нь 31 настай. Манайх хамгийн залуу баг юм бэлээ. Гэхдээ яг ерөөхдөө ойрхон юм бэлээ л дээ. Их багууд 32, 31.5 гээл тийм 33 хавцаа насных юм бэлээ. Гэхдээ хамгийн ахмад баг нь бол Филиппин юм бэлээ. 35.8 настай бол манайх дунджаар 31 настай. Тэгэхээр хамгийн хөнгөн дундаж нийт жингээрээ хамгийн хөнгөн нь Японы баг байсан бол хамгийн хүнд уг нь Австрали байсан юм бэлээ шүү. За энийг зүгээр дурдъя гэж үзсэн мартсан байна. За тэгээд жинхэнэ реакшн лугаа. Яа, надад хоёр алдсан. Одоо нөгөө интро нь яваа.
Эти вас байж яасан ч эти төслөр үнтэй асуудал. There was nothing against Philippines. I was just throwing it. My technique, just kind of keeping in rhythm. Adjustments down everything. It was like life and death situation for me. 그래서 진짜 너무 미안해서 너무 불안했어 순간에 저 솔직히 졌다고 생각을 했었고 이거 어떡하지? 그러면서 나 때문에 졌다 그래서 생각하면서 I actually don't have any regrets because I know that I did my best. But what I couldn't handle and what was really hard for me to handle was letting down my team. Justin really showed how much of a beast he actually is. I'm dramatic. Raise those hands high, guys. You gave it everything. It was very close, right? His presence was completely creepy. I hope that I and we made the country proud with all our efforts. We gave it everything we had, and we were determined to show Philippines fighting spirit. We didn't have anyone in our team that just gave up. Every ounce of determination. To collaborate as a team. It was my dream to compete. This is the loudest. This is the loudest. Ready? 게임이 종료되면 점수를 확산합니다. 동점일 경우 첫 번째 게임 결과에 기둥 뛰어넘기의 순위로 최종 결정합니다. 지금부터 게임별 대표를 선정하겠습니다. 자, 만나 박이면 좀 잡나. 날
Тэ яалч юм нэр юм л тэ манай өндөр байв. Үүдгээр даваа таван тараас чи манайх энэ чинь чигээр байсан юм. Одоо энэ чигээр гонт усан биш үү? Огцом нэг манайх гонт усан. Энэ шоугийн манай хаттай. Максны үлбэлтийн бүсэн дайчаа. 세 번째 퀘스트 준준주자 첫 번째 게임 야. 기동제의 팀과 세하고 나만아 금연 대표 처음 함수를 경기장으로 나와주십시오. 삭스를 하려면 자, 좋다 하지 말고 내가 다시 많이 받았어. 만나서 삭스. Сайн юм дутагдсан. Аваад явах тунаа гэдэг аюултай юм байна. Албан хасахгүй байгаа юм шиг манай авчих гэж бодсон. 네, 다음. 자, 다 월드 자, 보세요.思ったより難しいなって思うと、とにかくモンゴルの選手が前に持ってしまったのかなと思ったんですけど、自信あるんで、必ずこのペースをしっかり保って、相手も落ちてくるだろうなと思ったように、最後まで行こうと思いました。 인해치기 너무 특이해. 자, serious, come on. Эмстрад авцаар амьсгалаа мартаар унаад тэгтээ хатарлагыг аны багшин зөв хараад зогсчихсан болохоор яаж ч яг 12 босч шүү гэдэг бодлогоо айгуу Ja, så. 노래 인제 하이트 나온다. 많아. 야판에 안 돼. 만화 못 쓸 거야 나. 만화 못 쓸 거야. 야, 자.結構幅があったので、しっかり飛び越えたけど、それが 자, come on.
약속까지 잡고 Ядаж хоёртой орчихгүй. За. ятад хоёр он гарсан үнэтэй манайгаа сонсдог харагдсан Австралийн Дон Томакто юу яасан гэдэг байгаа шүү дээ. Энэ юугаа дуусчих бүр хөөцсөн гэж. Хнаа гаргасан. 두 번째 돌장션 버티기의 통과 국가별 대표 위원 Яа, Японы албатай санчтай сэтвчэн. Сэтвч биш ээ. Уцас сэтвч хоёр. За. Тэгээд юу бол амар уу. 올해야 중춘 레제프라 야스미나마 야스미 축구 난 그런 말 하나 Яа, энэ хоёроо амар. Энэ хоёроо амар. Саасаас 계속 배우고 계속 비용을 다양한 기축은 яг энэ зүйлээс хавтаа байсан би бас бодсон шүү дээ. Яг тэгэхээр манай Монголын том урт хүчтэй хатсан санаа нэг ийсо хатаа ажилтны зүйлтэй санааш нэг юм байна. Бас хоёр хот. 그때 학교 때 학교에서 그래서 그때 어떤 분이 나도 뭐야 하면서 샀었는데 알수 없어. 약초 이거 거기서만 학교죠. 이게 야지처럼 거기서만 마시는 것 같아요. 어디서 샀어? Хүний ч одоо өөрийгөө сайн байгуулна. Бас босноо тий. Зөөр төлөв биш. Яа. Yine de kötü gitmedik. Bu kadar 나이고 Хүний хоёрын 강한 техник болсныг бол өөр. ゲームを頑張ってやりきりました。機械的な問題で日本はもう一回再戦することになりました。協議した上で決まったことですし、やっぱスポーツマンなんでそこはもちろん従いますし、第3ステージ、第4ステージを終わった後にもう一度やると決断しました。スターやって。그래 나가. 그냥 그렇죠. 이거 다들 짜증이 대신 야기고 학교를 잘 덮어서 이제. 맞아. 아니 나 재밌게 살았다 할때 배를 잘 덮어놓고 싶을 때 무슨 자유 그냥 어떤 다시 있습니다. 나도 다 나이를 알아도 가서 너는 내려가서 같이 받아가면. 맞아. 그러면
자, 그렇지. 자, 어떻게 이렇게 확실하게 완전 붙여지, 풀리. 자. 이쪽에서 나한테 전수할 때 이쪽에 왜 그거라 아니라 근데 그전에 아직까지 그쪽 독서가 이렇게 좋아하니까 그냥 그쪽 독서가 인적 스트레스 같은 인적 신뢰상 수하는 게 있을 때 예술교육이 신뢰사에 그쪽 독서에 이렇게 돼 난 진짜 어이가. 같이 머리에 같이 있는데. 그래, 같이 한 번지. 이거요. 과연 될 수 있지? 얘는 앞으로 걸려서 좀 특별히 얘가 이런 식으로 쳤어. Bana öğretci. 남자 어른 봐, 어른 봐. Santim oynatmadınız 10 dakika boyunca santim. Ya. Çok heyecanlandım. Ben soğuk soğuk terlemeye başladım. Ellerim buz gibi oldu hatta. Ne oldu ya? Çok oynamalara girmeyin. 아, 진짜 좋아요. 어디가 들어야. Önemli olan bizim rakibimizi yenmemizde. Ben zorladım kendimizi. Boşlamaz artık. 자전거랑 같이 와있어. 여기다가 납치해줘. 자. Geçerte. Dur, kutluyorum. Kutlu şu an bayram. Abi. Şunu biraz çek, biraz sonra elini tazeyle. Kas fazla yaşandı. Gidiyorlar bak. verin. Hopçağa sunmuşlar da hopçağa. Başte! 이렇게 되면 다섯 개 나오기 시작하더라고요.
항상 우울증이 반복돼 이렇게 잡아 이렇게 이메일을 좀 더. 아, 저거 쓰셔줘. 네. 제발 종례 축하해. 종례. 아, 종례. 나무한테 안 보면. Katılman çok da kimisiyim. Gerçekten ağzımızı tükmesedik. Gerçekten çok istiyorsun. Moğolistan çok tehlikeli bir rakip ve onlara dikkat etmeliyiz. Ne yiyorlar çok merak ediyorum. 이렇게 한 중심에 이렇게 같이 Асуулт дүүсэх хөл мэдээж миний ажилдаа бас ойрч учраас би бараг тэр хэрэглэлээр бараг амраад унтж чадхаар. 몽골 라그 파우치를 에비데믹 Тэр хэн утан зөвхөн хүүхдүүд дээр бол ойлгохтой явгаа мачаалсан. Асуултны яшин гэж байна. Яа, хоёр дахь бас учраас results юм дөрөв. Борт тоос бол би заавал ялах хэрэгтэй байна гэж өөртөө хатуу тангархлаар 100% гэж. Манай шууд хөлөө красивс. benim oradan ancak yani ya baygın hale ya da ölüme indirdiler. Çünkü ben iradeni vereyim, bırakmam. 必ず息を守ろう覚悟を決めます Orada kalacağım. Dengesini zaten böyle alalım. O yüzden panik yaptı. Mongol'e aşık geliyor. 몽골을 믿기만 이요. 兵士の選手はぶら下がったりとかそういうのができないので
Унтаж байна. Если когда-нибудь скажешь, я на вот 일본 뒤 한손을 놓겠습니다.なんかすごい自分が楽な位置を夜このまま寝るからないけどなんか余裕感がある 그렇게 나는 면이 잠시 후 붙어있는 반을 떨어뜨리겠습니다. Bir dakika sonra ayaklar ısınacak. 이거 필리핀에 짰다. 저 하유책 주시면 더. 하유책 갔는데 얼추 이제 무슨데요? 世の中足解放してから勝負だよ。 자, 난 뭐란 게 글쎄, 요 믿는 거 웃으네. 번에 세워 주고 나왔어. 저거죠, 또 이렇게. 나이스. 만화 좀 봐왔자마자 아까 진짜. 내한테 안 줄 봐왔죠 진짜. 잘 그렸어. 너 잘 주시대? 100 잘 붙였어. 걷다는 좋은데 걷다는 웃긴데 내가 고심에 자연이 붙여 붙였어. тэр зүйлийг багсахын тулд яг дарамрах пост болсон. Дөрөв пост болсон. Поэтому уже легче. Тур страшно. 진짜 거의 나와요. 또 벌써 올라갈 때. 저 스포크로 멘트 할 때 됐습니다. 제가 거의 사실적으로 못 뛰고 바다라고 못 뛰고 있어. Ben sadece kendi işime odaklandım. Ellerim, ayaklarım buz kesti böyle hani mumum şekilde. Zordu ama pes etmek benim fıtratımda yok. 자, 인기 뭐 지금 무슨 영화를 특별 멘트가 없어서 좀 그때 거의 대박 붙였어.
En çocuğu bir takımı Japon takımını geçmemiz gerekiyor. Eğer ki üçüncü olursak hiçbir şekilde kazanamayacağız ve elinden takımımız olacaktır. 오늘은 또 시간이 그렇게 나르는데 그렇게 시간 많이 오케이, 정수인의 터. 정말 그럼 어느 이렇게 약해서 많이 살게 팀 대표자 네 번째 게임 자, 만화 왜 이렇게 좋지? 서로 넘기기 레디 쿵 베스다.チームメイトから一番高いよって言われてたんで気分良くなりました。 Yorulacak, yorulacak. Ой. Değişik iş. 단기는 경기에 가까이 있으니까 그런 말씀 아직도 듣고 있습니다. 지금부터 증명된 자료로 게임을 진행합니다. 자, 진행합니다. 자, 아름 들어있어. 오빠. 아, 드시지. 어머니 Есть вот это, что смотрю, 다녀오셨어요. Вот давай. 베이스파트 대로 좀 하면 가자, 들어와. 어떤 미팅 같은 아유, 어이구, 아, 실패했다. 조금 실패했다. 저기 사람이 해가 수박이야. Опа! 자, 진이. 아, 또 나를 붙여보는 짓이야. 어르신보다 하시고. 오빠! 에이! 아! 나이스! 요즘 많아가지고 눈길이 생겼어. 그러니까 여기까지 적소총한테 붙어 있어. 생겨낼 뜻인데 지금부터 Арисбан, надо Арисбан. Йо, что да, Арисбан? Оставил полос поставить, оставил конечку, оставил поставить. Эрэгтэйгээс бодсон. Яг тэр би бас нэг 10 секунд дотор амжилт хийсэн. Нөгөө хоёрыг ажиллахад 15 секунд дотор амжилт. Чилсэн байлгээс. Hatta tek şansımız var. Abi hata ve büyük hata yapmıyoruz. Опа! Секундаа дахиад багсгаас гэсэн байна.
나 막상했어야 돼. 좀 태웠어. 지금부터 증명된 자료로 게임을 진행합니다. 야, 어리. 어리 재밌어. 자세히 줬죠. 야. 나오시는 것까지 해주고요. Манай бол ядарч хэлээгүй. Камер дээр дэлгэц дээр гарахаач байсан. Одоо 2 сар орчингод нэг ханны дээгүүр шидчих юм багтаа. Тэгэх бах те. Одоо тэгэхээр манай энэ зүгээр хоорондоо шид. Оо за тэгээд тодорхой болчихсон юм шүү дээ. За ихэд. За энэ юу басныг харъя. 그분은 가족 그리스도 하나님께서 다 목소리를 맞아 있ます. 이거 히로 어떻게 맞아? 세상에 둘도 못 잡고 어렵다 했을 텐데. Aynı takımda mücadele etmek gerçekten gurur verici. 나오고. Kimseden korkmadığımızı, sert bir takım olduğumuzu gösterdik. Bayram ikinci bölüm. Evet. Ya. Yapasa da çapraz işte. Hey. And we're down to 4. 만화 언니 눈시대 버스 우는 꼴 되시대. 그런 생각을 들었습니다. 다음에 영어로 보세요. 성도나. 또래 두시고 아시. 세계 국적, 일조란 국가는 4개국입니다. 호주, 대한민국, 몽골. 네 번째 퀘스트에 앞서 사전 질문에 대한 결과를 공개하겠습니다. 제가 아이언스 가서 그랬어요. 이들을 피하고 싶은 참가자. 答えたくない人めっちゃ難しいですね。 아. 호주, 자, 되게. 윌리엄스. 야. 아유 어떻게 하냐고 저 사람이 1대1을 인간도 저 이상해.
兄さん。でも勝つわけないじゃん、大きかったら。ゴジラでした、ゴジラ。You're the monster. ゴジラ。1대2 손시름입니다. 이번 게임으로 상대의 발을 바닥에서 떨어뜨리거나 넘어뜨리는 사람이 승리합니다. 리 윌리엄스. 대한민국 김민주의 경쟁을 뵙겠습니다. Ready. 어제 있는데 발전기 봤는데. 보여줘. 이제 보여줘. За. Эхний хоёрын гэмэрсэн дуслаа. 7-8 манайхан супер байлаа. Амар энтертейнинг, амар фан байлаа. Сая 8 дугаар ингээд төгсөлт хийсэн 2 жижиг тоглоом бас гоё байлаа. Хүчээ үздэг. Гар барилдаан тэгээд өсөрдөг хоёр амар гоё байсан. Өнөөдрийн юуны бичлэгийн формат бас таалагдчихвал яасаа сэтгэлээ болцоорой. Өнөөдөр одоо нэг анги үлдсэн. Энэ дээр манайхан хасагдахгүй гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр энэ шоуны сүүлийн 3 анги дээр манайхан үлдэх бах. Дараагийн анги угаасаа ер нь үлцүүлдэг дараагийн ангиудыг гаргана гэж үздэгээр үзнэ. Чи дөрөв өнөөдөр 100 гаруй хүн үзэж байна. Уур амьсгал амар гоё байна. Ингэж үздэгээр үзнэ. Такс 10,000 төгрөг тэрэндээ зүгээр уухам авч байгаа гэж уухам авч үзэж байна гэж залгаж байлаа. Өөр таксны юм бас байхгүй юм л. Тэгээд одоо удахгүй хэсэг хугацаанд тусалж дөрөв анги авах гэж байна. Яарч ихний хоёроос 7-8 дугаар өмнө галзуу байлаа. Амар гоё байлаа. Дундуур нь ингээд сэтгэлдээ яриач чи зүгээр анзаараагүй нэмий гэж бодсон зүйл байвал дундуур нь юу чи катлаад оруулчих. Гэхдээ ер нь гайгүй баха гэж бодож байна. Let's see. Woo, let's go. Зя. Өнөөдрийн энэ 7 хоногийн сүүлчийн анги. Юу ээ. The dark curve has 4 lanes, and I'm like, there's gotta be more. What if we're standing on it? 배틀로프 릴레이입니다. 배틀로프 릴레이입니다. За, намайг бодсон бол тийчсэн. Миний хэлдэгс ойлгомжтой байна гэсэн байна. 배틀로프 릴레이. 로프를 위아래로 흔들어. 로프 끝에 위치한 정치를 Мэдэрч цогогдоод байгаа юм биш. Nice. 로프 끝 정치에 전달되지 않으면 카운트되지 않습니다. 요. 배틀로프 릴레이. 각국의 참가자 6명 중 대표 3인이 출전. 어려운 거 같아. 참가자 3인 중 1인씩 출전하며 반드시 사전에 정한 순서대로 1분마다 교체해야 합니다. 교체 시에는 지지라는 안내 멘트가 나오며 10초 내에 교체해야 합니다. 총 2개의 라운드로 진행됩니다. 첫 번째 라운드의 경기 시간은 5분입니다. 동시에 참가하면 상위 2개 후만 두 번째 라운드에 진출합니다. 두 번째 라운드의 경기 시간은 4분입니다. 두 국가 중 더 많은 타격 횟수를 기록한 국가가 1위를 차지합니다. 배틀로프 릴레이에서 1위를 차지한 단 한 국가만이 다섯 번째 퀘스트로 집행합니다. 와. Let's go to the first question.
other spray teams will have to fight again. We're going to go for it. We're going to send in our biggest and fastest guys who are going to be able to win us. Зэ манайх хайрна. автобус колонд болсон шүү дээ. Эдгээр зөв шууд Монголд авах гэдэг байна. Тийм ихтэй нэг бас хэцүү юм яа яаж боддог юм. Яс нэг зүйл чиглэлээр Өмнөх шатууд дээр савгаас юм гал дээр үнэтэй тэнцэнээс бассаа орчихсон болохоор таван мачгийн нэг нэгэрэлтэй хоёр тэтгэврийн гурав таа. Тактик шал эсэргээрээ Тэгэхээр би өөрөө футбол байна гэж бодлоо. Өөртөө байсан байх. Тавтай. 에르윈 드나카세, 로버트 히테코, 에디 윌리엄스. энэ ямар амар шүү. We're going to do this. We know we have what it takes to do this. 물건 유니버트. батхтай хамгийн ихний чадах нь тамилтаа. манай гурыг баг амтаа алхаа. 저는 이걸 안 해봤잖아요. 이 강도가 몇 초 정도를 해야 이게 강도가 나오는 운동인지 모르니까 빨리면 뭐 모르겠고 좀 힘들기만 하잖아요. 30초 딱 넘어가는 순간부터는 이제 대팔이 아니고 느낌은 His speed was phenomenal when watching, just spectacular to watch as well. Just like the wake up って言ってましたね。自分の精神力というか、ずっと伝えてました。
네, 저번 체육에 엄청 유도 선수인데 정말 잘 이용하더라고요. It's only one thing about energy and hope of winning than holding it back. 일본이랑 짤하시는데 가장 힘든 토토였던 것 같아요. 저는 거기서 또 화이팅 샷을 하지 않았어요. 수영을 얘기해주고 이건 더 해봐가 안 되는 걸 알고 있기 때문에 미안했잖아요. Bonusega гарсан өстөж байгаа. Ja, kom aan. So in my second go around in round one, I didn't start with the alternating whips because the lactic acid just hadn't moved enough. I needed to use different muscles. I needed to use a more body approach so that I could keep. Ятсан дээрсний бүрс татхад аюул хэцүүсэн. Тэ гоё юм цаас өсөлтөд яаж ядаж байгаа шиг ямар ч юм амар гэдэг явж байгаа гоё те. Язаг мөрөлдөж амар. Гэрэ. амар. 1위와 2위를 차지한 두 개의 국가만 1336회 축하드립니다. 태영이는 4위 대한민국 768명입니다. 다음 라운드에 진출할 두 번째 국가를 발표하겠습니다. 2위 1194회 3위 1142명입니다. Маш их тохиолдсон. Манай хоёр талд байх манайхыг сайн ажилласан гэж бодож байна. Самсагчтай багийн авчирч анхнаасаа амар юу яцсан буруу менеж хийсэн. Юу дараагийн юу байх магадaltaй энэ тэр манайх угаасаа ялахгүй юм чинь гүйлтэй тэр гурваа гарч чадаа. Тэр гурван сэтгэл зүйч чинь шал өөрсдөө юм шүү дээ. Ялгаатай ямар ч сэтгэл байхгүй. Тийм. Зүгээр энэ гурван ингээ багийнхаа муун гэдэг ойлголттой орж байгаа байхгүй тэр гурваа. Тэр бол багийн авчирч амар shit talk гэсэн тэр багийн авчирч салбарт багийн авчирч байлцсан. Stand by. Everything here. Yes, up. Ricky. It's the big boy. Come on. Oh, you stay up, huh?
위테크는 амар юм аа ёо. Тос мандралч. Амар юм байна. Ёо. 자, 베이스버스 차도 진짜 뭔데게 맞지? 베이스버스 진짜 너무 많네요. 이거 뭐 개인가요 구해도 안 돼. 최종 결과를 발표하겠습니다. Orgy. 1116회 2위 960. 좋은 타이밍이었어. 아니 왜 그런 진짜 애들이 맞지? I remember I dropped the rope. 베이스버스 차서 눈을 수 있어요. 근데 그거 인기 좋은 거 같은데. 이해했으면은? 패배한 서영국가의 팀장은 정면에 놓인 상자를 열어주십시오. What? After nail teaching. 열라고 했을 때 이제 열었는데 족쇄 같은 게 있더라고요. 뮤지컬 아시죠? 네 번째 퀘스트 데스매치 지금 시작합니다. 네 번째 퀘스트 데스매치 나가라 목대리다. 전력 불가한 결정대로 데스매치 알차가 엄청 모르는 가서. 알차가 모르라 그때 가서. 1200kg 총 돌려야 하는 바퀴 수 50점 걸어놔, 50점 걸어놔. 나고 때 한 50점 걸어놔. 이거. 바퀴입니다. 좋다 이거. 네. 나안 들. I got excited. Straight away, I was like, I'm meant for that. 아니 50점 걸어놔. 먼저 돌린 두 국가는 생존 야, 저. 즉시 탈락합니다. 참가자들은 경기장으로 이동해 주십시오.
우리 누가 살아야 된다. 이들은 더 특별히 지금 하는 이번 게스트의 참가 인원 울цэн буруу юм болов. Харин тийм би гахаад. 3명입니다. Тэгээ үлдсэн буруу нөгөө үлдсэн буруу нахаа. Үлдсэн буруу. 올림픽에 참가했던 3인. Australia's fuck. Rainfall. Korean style. 대박이 절대 멈추지 말자. 그게 내 목표였어. 네. 자동차 밑에 이거. Ross was with Mongolia. 한국에 사는 먹어 사는 게 제가 스트라스로 제안을 했던 시스템에서 밑으로 나무 탔다. 여기 잘 먹어요. With Mongolia, I feel like they probably don't have the endurance we've got, so we were very confident that we'd win that. 집중력이 있다 보니까 그동안은 그냥 수업을 굉장히 많았다. 대부분 자세했어요. 차니까 진짜 지옥이 온 것 같은 기분이었어요. 조금 아쉽다. 홍보를 받는 느낌처럼 쪽을 더 긁지 시대. 하는 느낌. сэтгэл зүгээр тоглож авалч авлаа. I love match. Ready. 여기가 This is the death match, guys. There's nothing else after this. За яах нь манайхан ёо. За сүүлийн таа нөгөө ямар ч байсан орлоо ёо. Ёо супер. За энэ чинь ингээд дүүрэн ийм олоолаа үзлээ. За энд байгаа хүмүүс болохоор энд дэлгэж байгаа энэ дэлгэцээр үтсэн байгаа. Давхар. Тэгээд дахиад энд байгаа. Тэгээд энэ Yellowman дүүсэн ч гэсэн дээд давхар дээр Hypex гэх спорт бар байгаа. Тэнцэж үзэх боломжтой. Тэгэхээр дараа 7 хоногт нэг дээр ёо. За дараа 7 хоногийн эхний анги дээр шийдэгдэх юм дээ тий. Үлснээ бол манайх үлдэн. За сүүлийнх дээр дээд матч дээр Австрали Солонгос манай гур үлдсэн. Манайх бол гайгүй байх гэж бодож чинь Солонгостэй айгүй эвгүй. Анхандаа стратеги жоохон сэтгэл зүй сонирн бага гаргасан ч гэсэн ер нь бол эцсийн үр дүн сайн зөв болчихлоо багийн ахлагчийн хувьд бол. Тэгэхдээ нөгөө групт муухай байхгүй. Тэгсэн ч гэсэн ер нь бол үр дүнгийн хувьд сая бол арай боломжтой баг нь үлдчихэж байгаа. Тэгээд юу Австрали амир эвгүй болчихж байгаа. Оолын гусаа техник дээр хүчээр үзэнгүүтээ одоо хүчтэй үнэн хэцүү. Гэхдээ
Солонгос болохоор биш Австрали болохоор давуу тал бас давуу тал биш юм ахэд амар суулаад гэж бодохгүй. Тэсвэр бас байгаад байгаа байхгүй. Тэр хоёр тамч амар төсөлтөө. Тэр хоёр эмэгтэй бол бүр амар төсөлтөө байгаа байхгүй. Тэгээ төрүүлж 100% хоёр нь үлдэн нэг нь асах. Амар уралдаан биш юм шиг боловч урт хугацаанд төсөлтөө нь ял. Тэгээ Австрали би бол гайгүй гэж бод. Бараг явж Солонгос фейврит Австрали манай хоёрын нэг нь хасагдсан. Магадгүй өндөрөж магадгүй гэхдээ мэдгүй амар юм бо энэ амар юм бо үлдсэн. Манайх бас амар гоё байхгүй. Адисэр хоёр орхон баяр хоёр байгаа. Тийм тэр хоёр л амар гоё бүхчтэй. Тэгэхээр манайх бол бас амар байгаа. Тэр амар хэцүү байгаа амар юм бо үлдсэн. Би бол Австралиг балч болно гэж юусоо бас гэж бодохгүй байгаа байхгүй. Амар ёо. Супер. Амар хоёр анги байлаа. Уур юмсаа яасан чи үнэн гоё байлаа. Инээдтэй мөчүүд зөндөө байлаа тий. Тэсээ тэр нөгөө баган барьдаг тэр манай хэдийс ингэж хардаг тий. Тэр өстө тасахгүй. Тэгсэн манайх баган барьдаг тэр ингэж амар юм гэж бодоагүй. Амар байлаа үнээр сүв. Тэгснэ гайгүй юм гэж бодсон нөгөө гүдэг дээр нийлээ байлаа. Гэтэ зүгээр хүмүүс тэгээд сошиал марш дээр тэгээд хэрэгтэй хэрэггүй хараад өрөөгөөд хүмүүс тийхгүй байгаараа тийм хүмүүсийг бүтэн игнор эн чинь ер нь энэ physical age үжиж эхлээд бичлэг хийж гиснээс хойш яриад байгаа шүү дээ. Энэ бол яг мэдээж өрсөлдөөн байгаа тийм улсын нэр гарч ийн багийн нэр гарч байгаа. Гэхдээ ер нь шоуны хамгийн гоё юм нь ялсан ялагдсанаасаа гэхээсээ илүү тамирчин хүмүүс мэрэгжлийн тамирчин ямар амар сэтгэл зүйтэй, ямар амар одоо хичээл зүтгэлтэй, ямар амар мундаг одоо тэр спорттой сайн тийм ямар мундаг юм бэ? Тамирчин хүмүүс ямар гоё юм бэ гэдгийг айгу мэдрүүлсэн юм шоуга тэр нь гол зорилго гэж би бас бодож байна. Тийм болохоор ялсан ялагдсан point биш юм чинь гол нь байгаа бүхнээ гаргаж байгаа гэдэг нь тийм байгаа бүхнээ гаргаж байгаа гэдэг нь үнэхээр урамтай. Тэгээд тэр нөгөө одоо тэр нөгөө Австралийн эмэгтэй бүр ингээ уйлаад зуурдаг шүү дээ. Тэр мөр шиг багт чи бүр сэтгэл зүйн бүр ингээ биеийн болцсон байгаа даахгүй. Биеийн буугаад өгцөн байхад сэтгэл зүйн тийч бүр ингээ яаж ч байсан болохгүй гэдэг бүр ингээ тэр бол бүр үнэхээр шүтмээр мундаг байсан. Тэгэхээр энэ шоу зөвхөн тэр эмэгтэй хэлтөө зүгээр ерөн бүх тамирчид одоо манай хэд ч гэсэн сая энэ дээр алдчих шүү дээ. Йоо оос яадаг тэр тийм үнэхээр супер байлаа. Одоо тэр манай юуны залуу циркийн залуу тэр оос тэр бие үчин тийм осмосоор бэлтгэл хийдэггүй юм шүү дээ. Ихэд л тийч супер байгаа байхгүй. Тийм үнэхээр гоё байлаа. Тэгээд Роберт Уитикер ямар амар юм бэ те. Йоо яаж байгаа юм бэ зүгээр. Ядарч мадардгүй юм ааш. Манайхад гэсэн шүү дээ соос манарч шүү дээ тийм. Яа үнэхээр супер юм аа Уитикер бол. Тэгээд Япон мундаг байлаа. Хашимото Хингуру багийн ахлагч тэгээд юуны залуу Итой нөгөө бейсболын залуу тэр гурав үнэхээр супер байлаа. Бейсболын залуу ер нь амар юм аа. Тэр өндөр шиддэг дээр байсан. Өөр юу энэ дээр болоо. Бейсболын залуу ер нь амар юм. Тэгээд бейсбол өөрөө бас амар сонир спорт, амар олон талын үйлдэлүүдтэй гэдэг нь харагдаж байгаа. Тийм болохоор бейсболын залуу үнэхээр супер юм байна. Турк хасагдлаа тий. Турк хасагдсан. Турк юу вэ? Нүүдгийн юу хасагдлаа сая? Ер нь Турк Филиппин. Турк Филиппин хоёроос хасагдсан. Туркийн хувьд бол ер нь цаашаага фаворит байж болох баг байсан чинь явсангүй Турк юун дээр нэлээд алдчихлаа. Баган барьдаг дээр. Баган дээр Турк ер нь алдчихлаа. Нөгөө 90-т бол яахгүй байсан шүү дээ. Тавихгүй байсан шүү дээ нөгөө бүх юмхтэй. Нөгөө том Режип алдсан гарна. Тэр нөгөө нэг хагалгаа хийлгэжсэн гарна өвдөөд тэгээд ялцсан. Тэрийг одоо яалтай байлаа тий. Тэр бол айгүй байсан. Гэхдээ энэ дэр нөгөө техникийн асуудал гарсан жоо харамсалтай. Япон. Тэр бол Японы сэтгэл зүйд амар нөлөөлчихөж байгаа байхгүй юу? Хэцүү байхгүй. Хажууд хүн байгаа мэддэхгүй, ер удаан байдаг мэддэхгүй. Өрсөлдөөн чинь ингээд нөгөөтг нь ингэж ингээл бүрч сэтгэл зүйн өвд өөр штэ. Тийм. Тэнгүүт Японы хувьд л яг 3-т орол тэрэн дээр нэг онол авсан байлээ л дээ. Гэхдээ яг техникийн асуудал гараагүй гурлаа өсөлдсөн бол бас гоё уул тий. Тэгтээ яг манайх мундаг байлаа тэр дээр. Үнээр супер. Тийм. Тэгээд манай ос бол угаасаа асуудал байхгүй. Манай унтаж унтаад. Тэгсээ тэр нөгөө хажууд шиг харж инээж мэнэд ингэж үлдэх бас амар гоё юм шүү дээ. Үнээр супер байлаа. Ер нь сайн 3 анги амар гоё байлаа. Филиппиний хувьд болохоор яг юу тэр Жастин Эрнандес уугаа сайн үзсэн өөр. Анхныхан тэмцээн шүү дээ. Орж ирээл ерөөсөө Пакиаог орж ирээд анхны тэмцээн байсан. Айгуу сайн үзсэн. 100 хэдэн тойрог явлаа. Нилээ их явсан. Бүр айгуу сайн явсан. Тэгээд тэрэн дээр ч нөгөө бейсболын залуу бүр амар байсан шүү дээ. Тэрэн дээр манай оргон маяр бол алсан. Тэрний оргон маяр зүгээр алсан. Сүүлдээ нөгөө бейсболын залуу эхлээд ерөөсөө алдахгүй амар байж байгаа. Сүүлд жоохон эрсдэлтэй
эвгүй болоод ихэлсэн чинь манай орхон баяр харагдах болсон. Камер эвлүүлэх манай хүнийг харуулахгүй. Тийм. Шууд манай одоо Японы бейсболчин залуу шидлээ манай харж байгаа нь ойлгомжтой, шидэж байгаа нь ойлгомжтой, давсан нь ойлгомжтой харуулахгүйгээр шууд нөгөө нэг залуу дээр дараагийн залуу дээр. Тийм. Нөгөө залуу нь хин нэ хаанаас нээсэн. Филиппиний Justin Hernandez мөн те? Мөн билүү? Биш ээ. Тэ манай нөгөө нэг шидэлцдэг дээр чинь Justin Hernandez биш. Турк нахгүй, Өгөөдэй нахгүй да. Тэг Өгөөдэй нахгүй. Justin Hernandez чинь нөгөө Эдитэй дээ. Эди Уильямстэй дээ. Тэгээд Амуттэй. Тэгээд андуурч sorry. Тэгээд юун дээр амар гоо байсан. Өгөөдэй ч угсаа алдчих гэсэн. Тэгээд нөгөө сүүлдээ бейсболын Ито ингээд сулгаад ихэлсэн чинь хин орхон баярыг бүр харуулхаад байлцсан. Тэр нь амар юу байсан. Урамтай гоё байсан. Тэгээ харуул болцтой дунд нь зүгээр нэг ганц харуулгууд нь алдаж байгаа юм биш үстэй гэсэн чи зүгээр давуулсан. Тэгээ баг сүүлийн 40 50 тойрогт нь баг манай ганц гаргуугүй юу те. Ерөөсөө нэг тийм асуудал гоё явсан шүү дээ. Тэгээ бүр гарахаа байлээ. Манай. Гэтэ манай нөгөө орхон баяраар реакшнууд амар гоё байсан те өнөөдөр. Тэгээ амар инээж ингэж байгаад. Йоо үнэхээр супер байлаа. Тэгээ багаараа гоё байлаа. Яг хоо манай юу хоёр өндөр маань гүйдэг дээр мэдээж илүү сайн хийж болвсон. Ялангуяа манай волейболын тамирчин болвсон мэдээж. Гэхдээ тэр хүн юу гэдэг хүсээгүүдээ биш байгаа нь ойлгомжтой шүү дээ. Тэгэл зүгээр л яг хүсэнд нь болсонгүй. Гэхдээ баг нь гоё энэ багийн спорт одоо спортын жишээ багийн тэмцээн шоу үсэж байгаа. Тийм юм чинь багаараа угаасаа алдах юм байна. Гэхдээ тэрийг нөхөө явах нь угаасаа юу ойлгомжтой. Ганцруу маань одоо сүүлийн тэр одоо дээс матч дээр бүхний гаргана шүү дээ. Нэг алдсан юм тийм. Тэгээ бити хүмүүс тэгээд гараад зөрөөгөө тэнхтэй дагараа. Тийм хүмүүс байл тийм хүмүүсийг шууд юу яаж яа. Шууд тийм хүмүүсийг бүлээд заяа. Тэгээ бүлээд гэж хаашаа. Гэтэ тийм хүмүүс үлэмшүүлж болохгүй. Тийм хүмүүст энержи бити өг. Манайхан үнэхээр супер, үнэхээр хайр байна. Ultimate favorite баг манайх байна. Амар гоё. Тэгээд сая бас нөгөө нэг жижиг деталь гэх юм бол юу гоё эс тэр нөгөө дөрөвдөг тоглоом дуусны дараа нөгөө жижиг хоёр тоглоом явдаг. Гар барилддаг тэгээд өсөрдөг хоёр агуу гоё эсэн. Тэгээд хөвчлөлтэй гэх юм уу. Эди Уильямс ямар амар репетер тэр Японд гөр зүгээр шууд аваанаас тэр. Тэр амар хөвчлөлтэй гоё эсэн. Манай хүн ч гэсэн гоё эсэн тэр тийм. Гоё эсэн. Тэгээд өсөрдөг дээр манай сагсчи харин жоохон юу яасангүй юу? Арай жоохон нэрэндээ өсгөө юу? За гэхдээ угаасаа зогсож хагаад байрнаас өсөх угаасаа хэцүү л байна. Тийм. Гэхдээ хамгийн өндөр одоо яг хиний дараа Илоны те Австралийн залуу. Илоныг яг л ард орсон л даа манай те яг л ард нарсан. Тэгээд төгсөөд гэхдээ Илоны төсөж үргэсэн шүү дээ. Тэгээд манай хоёрт орсон. Айгүй. Ер нь гоё байсан. Тэгээд амар фан байсан. Олоолаа үзэх амар гоё. Оор амжилтын өдөр үнэхээр супер байсан. Арилтаа л инээлтэл бүр ингээд дэмжээл алгацсан. Яг лайв спорт үзэж байгаа юм шиг тий. Хэдийгээр бид нар ингээд үр дүн болцсон, гарцсан юм гэдгийг мэдж байгаа ч гэсэн яг лайв спорт үзэж байгаа юм шиг бүр ингээд хальвэ come on ингээд тэгэж ингээд амар гоё байсан. Харин өмнөх ангуудыг яг одоо чи манай гэтэл үзэж байгаа л та. Оор амсалтаа л үзэж байгаа. Гэхдээ энд бол ингээд 100 хүн тэгээ бөөнөрөө ингээд хаант үзэхэд үнэн супер юм байна. Тэгээд одоо дараа 7 хоногт 8 цагаас бас адилхан яг сүүлийнхаа 3 ангийг манайх одоо эхний анги дээр мултарсан үзнэ. Яг мултахгүй гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ мултарсан эцсийг хүртэл дэмжин, эцсийг хүртэл явна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд угаасаа дуустал нь үзнэ. Тэгээ 8-аас эхлэхдээ өөр нь хүмүүс 6 гээд ирээ ширээ сандаа аваад эхэлчихлээ шүү хүмүүсээ. Би 6 өнгөрөөд наашаа гараад ирсэн чинь ер нь хүмүүс углаад эхэлсэн байх шүү гэд тэгжсэн. Тэгээ такс нь 10,000 төгрөг тэрэндээ ингээд угаасаа шар хариг эсвэл авшинтай явж байгаа ч юм уу 16-аас дээш насны мөртлөө 21 хүрээгүй бол зүгээр сайхан ундаа ус авчин. Тэгээ ингээд үстэй ч мэдээж хоол гарч байгаа энэ хүмүүс хоол идээд гоё үргэлжлүүлээд бас суух боломжтой эднийх зэрлж хөшин 2 хүртэл ажилчдаг юм газар. Тийм учраас гоё үргэлжлүүлээд суусан ч болно хэрэг өгсөн юм бол тэгээ 100-аас олон хүн болчихсон бол яг энэ дээд давхар Hypex байгаа манай Жога Bonito Show podcast-аар хамтарч ажилладаг Hypex байгаа. Hypex ч өөрөө бас 100-аад хүн арай 100-ахгүй байх. Гэхдээ нэг 70-80 бол өрөө мөрөөнүүдтэй хуваагаад ингээ багтаачих юм бүр боломжтой. Тэгэхээр ер нь бол гоё цуглаад үзчихнэ. За аудион би гайгуугаа гэж найдаж байна. Микрофонтой байгаа гэхдээ нэлээд noisy байсан баг. Энэ формат ямар вэ? Сонсдог л хуваалцаараа би бичлэг оруулахгүйгээр энүүгээр гарах гэж хичээлээ. Тэгээд өмнөх дугаарыг би
манай эвлүүлэгч юу яасан шүү дээ. Темка маань ингээд жижиг хэсгүүдийг оруулсан шууд copyright юу ирж илээ, анхааруулга ирж илээ. Тэгээд monetization, ad реклам юу ч байхгүй болсон. Миний хийдэг ажил учраас тэр бичлэг өөрөө copyright асуудалгүй байх, monetization явах гэдэг бол айгүй чухал зүйл. Ялангуяа хандлт авч байгаа юм дээр. Тэгээд дээрэс нь мэдээж copyright асуудал ирэхгүй байх нь сугтаа өөрлөө хэрэгтэй. Тэгээд тийм учраас энэ анги дээр ямар нэг байдлаар одоо юу бол оруулахгүй хэсэг одоо сцен гэх юм уу та эвлүүлж оруулахгүй зүгээр зургаар эвлүүлж оруулах юм гарч магадгүй гэж бодчих мим зэм ч юм уу те. Түүнээс биш яг төсөөл гаргахгүй. Би энэ reaction дээр энэ жижигхан энд зурагтны reaction copyright гэж орохгүй гэж найдаж харъя те. Туршаад үзье. Хэрвээ ийм жижигнээр орж явах төрс асуудалтайгаа байвал дараа 7 хоног дахиад өөрөөр үзнэ гэсэн үг. Тийм ийм байна. Дараа нь эртгээрээ санаа сэтгэлээ саяны дуу энэ хоёр сүүлийн 3 анги дээр хуваалцаад тэмцээн дээр бол манайх үнэхээр бишрмээр супер мундаг хайр өрмөр гоё байлаа. Тэгээд Япон зааж би нэг тийм дутуу юм ахад санагдаад байгаа. Японыг ярьсан Япон үнэхээр супер байсан. Гүйдэг дээр Хашимото супер байлаа тий. Хашимото гүйдэг дээр бүр үнэхээр супер байлаа. Шиддэг дээр Япон бейсболч нь Итои үнэхээр мундаг супер юм байна. Ямар ч олон талын одоо чадвартай, төсвөртэй мундаг тамирч. Филиппин жоохон орхигдоод шиг байна. Тэгтээ яг хөө тэгээд яалтчуус бол тэгээд зүүн Азийн 3 ер нь айгүй хурдан хасагдлаа түүрх хасагдлаа. За одоо ингээд Азиудаас бол Япон солонгос манай 3 үйлчлээ. Австралид яг 70 орнуудын мэдээж хүмүүс одоо энэ Элли Уильямс хин чинь Элоны чинь 70 одоо нөгөө Pacific Ocean дээр 70 орнуудын гаралтай хүмүүс байгаа шүү дээ. Тийм учраас угаасаа Аз нохон далаа гэдэг утгаараа ярьж байгаа. Роберт Whittaker мундаг юм байна. Манай хэд супер байлаа. За одоо тэгээд дараагийн ангийг дараа 7 хоногийг тэсээ ядуу хүлээж байна. Супер байлаа. Өө юм болоо мангар олон цагийн аудио бичсэж аудио нь яваагүй байх үү те. Гайгүй гэж найд чи тэгээд дараагийн дугаар дараагийн бичлэгээр дараагийн 7 хоногт уулзцай санаа сэтгэлүүдэд байнга үлдээгээрэй. Хашимото манай нөгөө юм дээр шүү дээ. Янзын гэдэг амар гоё. Тэгснээ нөгөө Туркийн тамирчин эмэгтэй манай идэг нөгөө баган барьдаг тэр юу идэж миний энэ хэд юу идэж удаа юм бол гэдэг шүү дээ амар гоё.